Монгол улсын ерөнхийлөгчөө, Монгол улсын их хурлын дарга, Монгол улсын ерөнхий сайдаа, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эрхэм гишүүдээ, Монгол улсын тагнуулын ерөнхий газрын дарга, авилгатай тэмцэх газрын дарга, цагдаагийн ерөнхий газрын дарга нараа, улс төрийн намуудын дарга эрхэм гишүүдээ, Монголын ард иргэдээ, хүсэл зорилгоо нэгтгэхийн үндэсний хөдөлгөөнөөс бид дүрст мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Бид үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Монгол улсын ерөнхийлөгч, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, захиагийн элбэгдэрч танаа удаа дараа албан шаардлага мэдээлэл хүргүүлсэн билээ. Үндэсний эв нэгдлийг илэрхийлж болохын хувьд Монгол улсад өрнөж буй өнөөгийн аливаа зөрчилд асуудалд анхааралтай нухацтай хандахыг дахин энэ дүрст мэдээллээр танд хүргэж байна. Монгол улсын өнөөгийн нөхцөл байдал эдрэтэ улс төрийн, төрийн, бизнесийн бүлэглэлүүд өгсөн хувилдаж, нийгмийн дотоод инх замбраагүй байдал үүсч, баян хоосны ялгаа ихсэж, нийгмийн тэгш бус хуваарлалт, эрх мэдлийн тэгш бус хуваарлалт нь ард түмнийг нэгдэн тэмцэх үйл явцад түлхэж байна. Үүний ч үр дүнд 2008 оны 7 дугаар сарын 1-нд олон нийтийг хамарсан Үүмэн самун улс төрчдийн, төрийн албан хаагчдын бизнес бүлэглэлийн хувилдааны улмаас үүссэнийг дахин нэг сануулхад илүүдэхгүй. Бидийг өнөөдөр энд мэдээлэл хийгээд сууж байхад маргаашнаас эхлээд ард иргэд, өлсөглөн, жагсаал, цуглаан гих мэтчлэн 2015 оны хавар олон нийтийг хамарсан олон тэмцэл хөдөлгөөнөд өрнөх чиг хандлага байгааг энэ мэдээлэлээр та бүхэнд хүрэхэд илүүдэхгүй. Бид та бүхэнд өмнө нь удаа дараа бичгээр өөрсдийн цахим хуудасаар мөн та бүхний Twitter, Facebook хуудасаар удаа дараа уулзалт хийхийг хүсч албан шаардлага хүргүүлсэн. 25 жилийн өмнөх нөхцөл байдлаас дордсон ийм л Монгол улс өнөөгийн нөхцөл байдал, Монгол улсын нөхцөл байдал байна. Хуулийн тэгш бус үйлчилж хүний эрх гэдэг мөнгө эд хөрөнгөөр хэмжигдэх боллоо. Шударгаас 11% өгсөн хувилцсан шүүгчийн шийдвэрээр тогтоогддог боллоо. Хууль хяналтын байгууллага албан тушаалын гэмт хэрэгтээ тэмцэх чадвараа алдаж, ядарсан жирийн ард иргэдэд хатуугаар үйлчлэх боллоо. Улс төрийн намын хариуцлагатай үүрэгтэнгүүд, улсын их хурлын зарим нэг гишүүд эргэлзээтэй зүйлийг ярьж эх орноос ургасан шинжтэй хууль тогтоомжуудыг санаачлах боллоо. Монголчууд цаашаа хөгжих үү, орших уу, орших уу гэдэг та бүхний мэрэгэн ухаанаар шийдэгдэхгүй заа. Гэхдээ сонгуул болохоор та бүхнийг сонсъё, ард түмнээс сонсъё гэх мэтчлэн аян зохион байгуулж, худал үнэн амлалт өгдөг энэ арга хэрэгсэл чинь дуусгар болсныг мэдэгдэе. Монгол улс, монголчууд бид цаашдаа хүлцэнгүй тайван байх боломжгүй төрсөн. Иймээс энэ цаг мөчөөс эхлээд Монгол улсын ерөнхийлөгч, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн элбэгдэрч та бидний хүргүүлсэн уулзахыг хүссэн хүсэлтийг хүлээж авч Монгол улсад бий болоод буй нөхцөл байдлыг арилгах, ялангуяа хууль хяналтын байгууллагууд шудраг бусаар эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүний талд үйлчилж, шудраг осыг үнгүүдүүлж, буй зохисгүй үйл ажиллагааг зогсоох бидний санаачлагыг авч хэлэлцэж ажил хэрэг болох талаар итгэх санаачлагтай ажиллахгүй бол бид цаашдаа тэмцлийн өөр хэлбэрийг сонгох болно. Өмнө нь бид тэмцэх тухай олон ярьдаг байсан ч гэсэн энэ удаад бид хариуцлагатайгаар мэдээлэл хийж байна. Хүсэл зорилгоо нэгтгэхийн хөдөлгөөнөөс 2015 оныг эв нэгдлийн жил болгон зарласан. Бид эв нэгдлийг хүсэж байна. Эх орондоо сайхан амьдрахыг хүсэж байна. Шудраг эрх тэгш амьдрахыг хүсэж байна. Харамсалтай төрийн үйл ажиллагаанд Монгол улсын үндсэн хуулинд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан, хүний эрхийг дээдлэх, шудраг байх, тэгш байх, үндэсний эв нэгдлийг хангах зарчмууд алдагдаж, төрийн албан хаагчид ард иргэдийг, ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд ард иргэдээ намын үзэл, бодол, шашин шүтлэг, орон нутаг, гарал үүслээр нь ялгуурлан гадуурхаж тэгш бус харьцаж байгаад Монголын ард иргэд нийтээр жигсэн дургуусч байна.
ялангуяа хувилдааны эсрэг тунхаг бичих биднээс санаачил буй хувилдааны эсрэг тунхаг бичигт та бүхнийг бидэнтэй нэгдэж хамтран оролцсон нэгдэж итгэж байна. Анхаарал тавьж баярлалаа.